За танд ямар тийм далд гоё тийм бурханаас ирсэн гоё өвдөс байна вэ? За харцгаая. За хоёр хөзөр байна. Одоо аль өөрийн нүдэнд тушгаа сонгоорой. 2 аяга болон сар. 3 2 1. За эхнийх нь 2 аяга. Юу яана? Танд ер нь тийм бусадтай одоо чи аяга бол зүрх сэтгэлийн үзэр. 2 аяга гэхээр би энэ зүрх сэтгэл төрөл гэсэн үг. Нэгс нь танд одоо бусадтай гоё зүрх сэтгэлээ сайхан ойлголцох, бусд өөрийгөө ойлгуулах тийм гоё харийцсан бас бусдыг өөртөө татах тийм гоё одоо тийм сайхан ур чадвар бол байдгийн байна. Зөв ашиглавал маш сайн одоо заавал тийм хард work хийхгүй бас аюу дажгүй тийм амьдрал бол дажгүй байж болох юм байна гэж л гарч байгаа юм. Нөгөө талаас энийгээ маш сайн ашиглахаар нэг тийм хүмүүс сайхан буян болох боломжтой юм шүү. За хоёр дахь нь сар. Танд аюу тийм дажгүй зүүн совин байдаг юм байна. Уг нь энийгээ сайн сонсч чаддаг аюу тийм зүүн совин одоо сүнслэг байдал талаас аюу өндөр түвшинд бол хөгжсөн юм байдаг бөгөөд энэ тал дээр ер нь их тийм гоё өөр өөртөө ашиглаж сурж мэдж одоо бас явах систем зөндөө байдаг юм байна. Гол зүйл гэвэл зүүн совин мэдрэмж одоо логик маш сайн ярих сураарай.